Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагч 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махыг халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За манай Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс царай модоо болон ааш модоо хайраар хамтран хүргэдэг. За найруулагчаар инх тайвны ундрах ажиллаж байна. Манай Hot Topics нэвтрүүлэгт олон улсын Улаанбаатар их сургууль дэлхийд гарах гарц урайтайгаар хамтран ажиллаж байна. За мөн гэр бүлийн гишүүн бүр дүрээтэй Jameson брэнд хамтран ажиллаж байна. Өглөөний минь дээрээ сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа, сайхан амарв уу? Сайхан амарсан. За Hot Topics нэвтрүүлэг бол дэлхийд ямар сэдв яг одоо гал халуун галыг улалзуулж байна вэ? Маналзуулж байна гэдэг сэдвийг нээж илрүүлэх зорилготой юм нэвтрүүлэг. За дэлхийд хамгийн их хайлтайгаа хүмүүсийн анхааралтанд байгаа сэдвүүдийг бид хоёр Google Trend-ийг ашиглан гаргаж ирээд за юу энэтэй үн мэдээлэлтэй холбоотой юу яригдаад байгаа тухай хүрэх гэж оролддог юм нэвтрүүлэг. За энэ бол цэвэр орлогын чанартай гэж хэлж болно. За би өнөөдөр ярих одоо сүүлийн үед одоо тренд болоод байгаа сэдвүүдээс сонгосон сонирхол татсан сэдвүүдэд дурдъя. Дэлхийд даяараа Овечкин гэдэг нэрийг одоо дурдж байна, хайж байна. Энэ зөвхөн Оросын холбооны улсын сүүлийн 7 хоногийн хайлтыг дангаараа тэргүүлж байгаа 7 хоногийн турш яригдсан сэдв гэж хэлж болно. За мөн зөвхөн ганц Оросын холбоо биш дэлхийд даяар Канада, Америк нэгдсэн улс энэ болгонд Овечкин гэдэг хүний нэр гарч ирээд байна. Тэгэхээр Овечкин энэ 7 хоногт домогт рекорд дэвтсэн. Энэ тухай бүгдээр бол ярина. За юм болоо бүр сонирхол төрж байгаа ингээд. За тэгээд мөн түүнтэй холбоотой бас Анастасия Шубская гэдэг хүний нэр бас орж ирээд байгаа юм байна. За энэ хоёр ямар холбоотой яагаад хамт хаягдаад байгааг нь ярина. За дараа нь дэлхийд даяар бас нэг сэдв бүр бүх хүмүүсийн анхаарлыг татж байна. Түрүү манай та мэдхүүгээр явж байхад энэ тухай ярих уу гэд комент үлдээсэн байсан. За энэ мөсөлгийн үеийн чон буюу Dire Wolf гэд энэ чон одоо дахин сэргээсэн тухай, энийг дахиж төрүүлсэн тухай мэдээ цацагдсан байна. За энэ тухай илүү дэлгэргүүлж яриа гэж бодож байгаа. За сүүлд нь би одоо Menendez гэдэг одоо нэр одоо сонгож авсан. Menendez гэдэг бол жинхэнэ яг одоо чанж эхэлж байгаа одоо боодог гэж хэлж болно. За удахгүй Menendez гэдэг хайлт бол дэлхий одоо ванга шиг хэлж байгаа. Одоогор бол трендд орж ирээгүй. Яг одоо эд буцалж эхэлж байгаа энэ сэдвийг бид хоёр ер нь өнөөдөр ярьчаа гэж одоо яалаа сонголоо. Яагаад тэгэхээр өнөөдөртөө нэлийн өндрийг аваад тэгээ маргааш гэхэд ойротчиж бас магадгүй гэж одоо халуун дээр нь Menendezтэй холбоотой мэдээлэл дүнгийн сая гарсан. За мэдээллийн сайтууд дээр бас гарч ирээд байна. Түүний тухай Menendez-ийн ах дүүс. За энэ бас энийг ярил за кино угаасаа кино чигдчихсэн. За яагаад кино хийгдсэн тэр тухай бид хоёр ярина. Манай нэвтрүүлгийн одоо MJL радиогийн контентууд бүгдээр зоргод хэсгээ гардаг тийм одоо Facebook дээр бол одоо reel ч юм уу богино видео болцсон явж яадаг. Тэнгүүд Hot Topics-ийн зоргодсны доор ингээд хүмүүс ингэдэг л те та хоёр мэдээлэл бүтэн яриач эн чинь ингэсэн штэ тэгсэн штэ гэдэг тиймэрхүү тайлбарууд орж ирдэг. Бид хоёр яг өнөө одоогийн байдлаараа шууд ингээд цацгаж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллийн буюу яг халуун дээр нь хүргэдэг. Магадгүй тухайн үнийг үзэхэд тийм үү зарим мэдээллүүд бүрэн чанагдсан бүх мэдээлэл нь цацагдсан үеийг бас таардаг байх. Тийм болохоор Ямааны бодог маань хаяа шүүрхий хүрдэг. Тийм болохоор тэгээд ямар ч нэг яг тренд дээр юу буцалж ийн тэрнийгээ хүрэх гэж хичээдэг шүү. За. Эхний мэдээлэлээр би болохоор ер нь би өнөөдөр reality show за тэгэл entertainment нэг тиймэрхүү хов живийн мэдээлүүд их орж ирлээ. Ягаад reality show-г сонгосон бэ гэхээр Celebrity Big Brother буюу одоо оддын Big Brother гэдэг шоу Англид нээлттэй хийжээ. Тэнгүүд энэ шоуны тухай Английн ингээд нэг трендүүд ингээл баахан нэр байна л та. Дарангууд Big Brother гэлцээ. Тэгэхээр Англид дээр шугаж байгаа би шоуны талаар мэдээлэл хүргэх бол дараагийн шоугаараа би Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн Нью-Йорк Knicks гэдэг багтай холбоотой мэдээллийг хүргэхээр сонгож авсан. За нэг багийн тоглогч нь заяа. Яг ингээд талбай хаж байгаас үзчихсэн нэг охины хараа зүгээр барьцаалтай цаан зүгээс нэрээс. Омог шоо донгот нь ороо зүгээр багийнхаа тоглолтод хідэн ч оноо авцсан гиндэ. Энэ тухай би мэдээлэл хүргэх бол сүүлийн мэдээлэлээрээ би бас Америкт нэлээд алдартай reality шоуны мэдээлэл хүргэнэ. За энэ шоуны нэгэн оролцогч. За би түрүүн уншсанаар 2012 оноос хойш 14 оноос хойш заяа энэ шоунд ингээд тогтмол оролцож байгаа reality шоуны оролцогч нэгэн ингээд үйлдэлийг хийснээсээ болоо шоунаас хөөгдсөн тухай мэдээлэл цацагдаад за тийм тогтмол ингээд оролцчихсан нэр хүндтэй тийм ингээд нэг одоо фэнүүдэд татцсан хүмүүсийн таньдаг эмэгтэй ямар үйлдэл хийгээд одоо шоунаас хөөгдсөн тухай мэдээллийг би хүргэхээр сонгож авсан. За тэгэхээр эхний мэдээлэлээ бүгдээрээ орцгоё. Эхний мэдээлэл бол Овечкин. За Овечкин гэдэг нэр бол дэлхийд даяар одоо яг шуугч наа. Түрүү манай энэ Омбог Оюнбат бичсэн байна. Яг зөв.
895 гол оруулснаар бүх цаг үеийн 1-р бичигдэж эхэлсэн гэсэн. Александр Овечкин гэдэг бол хоккейн тоглогч. За энэ 25 жилийн турш эвдэгдээгүй Вейн Грецки гэж одоо хоккейн ноён оргил гэж хэлж байна. Вейн Грецкиг бол хоккей мэддэг хүмүүс ингээд бурхан шиг мөрөгдөг юм уу яадаг. За тийм хүмүүс байдаг шүү дээ. За тийм хүмүүсийн үлдээсэн юм домогт рекордууд гэж байдаг. Бүр хизээч эвдэхгүй, эвдмээргүй гэж боддог тийм рекордууд байдаг шүү дээ. За тухайлбал манайд ард бол Хаку аваргын 45-ыг төрөг одоо эвдэх хүн гарч ирэх юм. Би бол ингээд төсөөлж барахгүй байгаа байхгүй юу. За тэгвэл Бат Эрдэнэ аваргын 11 төрөг одоо дахиж ийм үед бол авах болов яах бол гэл тэгдэг шиг ийм агуу том рекордууд гэж байгаа шүү дээ. Энэ рекорд яг энэ өнгөрсөн 7 хоногт эвдэгдсэн. Өчигдөр эвдэгдсэн. Яасан бэ гэхээр Вейн Грецки нийт карьерийнхаа турш 894 гол оруулдаг гэсэн. Харин Александр Овечкин гэж Вашингтон Капиталс гэдэг багт тоглож байгаа энэ залуу, за довтлогчийн залуу 895 болгосон. За тэгэд болоогүй. За Энэ дахиад 5 тоглолт байгаа. Бүр ч илүү бас эвдэж магадгүй гэж ярьж байна. Довтлогчийн байран дээр тоглолт гэсэн үг. Довтлогчийн байран дээр тоглолт. Тэгээд би 895 гингөт нөгөө нэг карьерийнхаа нухацаа хоккей гэхдээ яг яд юм шүү. Айхтар тийм хөл бөмбөгч юм уу те сагс шиг тийм насны нэг тийм юу байдгүй юм шиг санагдаад байдаг штэ. Хязгаар дээшээ явах. За Овечкин бол 1985 онд төрсэн. Энэ одоогор бол 39 настай ийм тамирчин байгаа. Энийг дуусгаад одоо зодог тайлна гэж бол яриад байгаа. За тэгэхээр энэ бол бас сүүлийн 5 тоглолт гэж магадгүй. Ямар ч гэсэн ингээд тэрээр 5 одоо дэлхийн бүх цаг үеийн одоо супер одоо рекордыг инхүү эзэмшигч болж одоо нэрээ мөхөлж байгаа юм. Овечкин 1985 онд төрсэн гэсэн метр 91 өндөртэй. За энэ залуу байгаа та бүхэн. За арид би үзүүлмээр санагдсан юм. Ааш модод Овечкин гэдэг залуу бол за ер нь нөгөө нэг ийм байдаг шүү дээ нөгөө плейбой гэдэг лөө. За нэг юм одоо нэлээд тийм хүүхний одтой гэх юм уу эмэгтэйчүүдийн одтой тийм залуучууд байдаг шиг өндөр царайлаг ийм залуу байгаа. За түүний зөвхөн рекорд нь бас яриаггүй бас түүнтэй холбоотой түүний одоо эхнэрийнх нь яриа их тухай бас хайлт гарч ирээд байгаа юм. За түүний эхнэр бол Шубская гэж түр хэлсэнтэй. Анастасия Шубская гэдэг энэ эхнэр нь бас ярилцлага өгсөн. За Овечкин өөрөө анхаарлын төвд байгаа тэр эхнэр нь бас анхаарлын төвд орж ирээд байгаа. За найруулагч уучлаарай. Найруулагчтай зургийг өглөөлтөө түрүү болохоор нэг тийм одоо хоккейн хувцастай тийм ингээд дуулга муулгатай дуулга гэдэг үг хамгаалтын малгайтайгаа тэр нэг шүдгүү нэг тийм нэг ахал харагдаад байсан зэ. Гэсэн чинь одоо ингээд эхнэртэйг эхнэр нь яасан ч хөөрхийн одоо сууж байгаа залуу бол ингээд хажуугаасаа бууралтцсан энийг одоо би мөнгөн үнэг гэж одоо англиар ярьсан шүү дээ. Silver fox шүү дээ. Чи гойчлаа тийм ээ. Тийм. За тэгэхээр яагаад энэ Александр Шубская бас гарч ирээд байгаа вэ гэхээр энэ хоёрын хайрын түүх нь ил болсон юм байна. За тэгээд Александр Шубская гэдэг энэ эмэгтэйг ер нь хүмүүс хайж үзмээр санагдаад үзэж байгаа юм байна. За ийм Овечкин бол за Black Eyed Peas-ийн Fergie-тэй үерхчихсэн. За тий харин тийм. За тэгээд энэ зүгээр ингэж байгаа юм. Бүр ингэж дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдтэй л одоо үерхдэг тийм залуу юм байна л да. Өөрөө би бол Орос эмэгтэйтэй л гэрлэнэ гэж өөрөө бас зарлж исэн. Тэгээд сонгосон Орос эмэгтэйчүүд гэсэн чинь Олимпийн аврах заяа. Олимпийн аврахтай үерхэж байгаа юм. Тэгээд юутай Мария Кириленко гэдэг теннисчинтэй үерхэд ингэж хагаад за энэ Анастасия Шубская дээр буусан. Анастасия Шубскаяг өөрөө ингэж хэлсэн байна. 15 настай анхны хоёр уулзж ирсэн юм байна. За тэгээд хожимо хинэн 15 байсан. Анастасия Шубская баг 15 настай байхад нь зүгээр хальт уулзаал өнгөрч исэн. За сүүлд нь фэйсбүүкээр одоо юухаар н ороод интернет сошиал хаягаар н ороод зургийг үзчихэд за тэгээд бичлэлцэж эхлээд энэ хоёр амьдралаа үүсгэж ирсэн байна. Тэгээд Анастасия Шубская гэдэг энэ бүсгүй ерөөсөө миний харжсан хамгийн үзэсгэлэнтэй зүгээр бүр ингээд ангаах тэр чинь угаасаа ингээд үзэсгэлэнтэй найз бүсгүйчтэй байсан хүн ингээд зүгээр л профайл зургаар нь ороод дуурлаад тэгээд амьдрал үүсгэсэн хоёр юм байна л да. Йоо тэгэхээр нөгөө нэг би одоо сошиал медиаар танилцахад ерөөсөө итгэдэггүй байхгүй юу? Тий Facebook, Instagram-аар ч юм хүн танилцаад үргэлжсэн байна тий. Та чи бүр хоцорсон юм. Орчин үед ч одоо үргэлж байгаа гэрэлж байгаа хүмүүсийн 70% дан Instagram, Facebook-ээр тийм. Instagram-аа одоо тэгвэл жоохон хөгжүүлэхгүй. За тэгээд ягаад энэ Анастасия Шубская орж ирээд байхаар тийм бас одоо Овечкин шиг юм дэлхийд даяар юм алтартай хүн бол биш. Гэтэл Овечкин өөрөө хэлж шүү дээ.
За би ингээд профайл нь хараад дурлцсан тэгэл үргэлжлүүлээд ингээд ярьсаар хагаад гэрэлсэн энэ бүсгүй ямар эмэгтэйд тэгж дурлж болдгийг тэр нь ямар эмэгтэй болоод дурлаад байдаг ингээд хүмүүс ороод зарийг нарах гэдэг юм байлээ. За тэгээд Анастасия одоо Шубская гэдэг бол үнэхээр ингээд профайл зураг, Instagram зургуудыг харуул зүгээр ингээд одоо юу гэх юм одоо дагин гэж хэлдэг шиг тийм бүсгүй байна. Нэг тийм онцгой, нэг тийм эмзэг төрх нэг тиймэрхүү бүсгүүчүүд байдаг шүү дээ. Цаанаасаа л нэг өөртөө арчаатай яг тийм гой бүсгүй байна уу? За тэгэхээр Анастасия Шубская гэдэг хүн хайлтгаа одоо. За Вен Грецкий бол гэхдээ яг ингэж тайлбарласан байлээ. Овечкин яг довтлогч, цэвэр довтлогч. За нийт одоо голын дамжуулалт өгсөн тоогоо орцуулбал Вен Грецкий илүү. Яг гол оруулснаар бол хэн байгаа? Овечкин одоо инхүү рекордыг эзэмшиж байгаа. Рекордыг бүрч илүү болгож магадгүй. За спортын ноён оргил гэдэг тим голууд хамгийн олон гол оруулсан. Энэ одоо амжилтыг 39 наснда одоо ингэж аваад эзлээд нэрээ мөнхлээд үлдээж байгаа. Энэ залуу дэлхийн нийтийн анхаарлыг 895. Би нөгөө Үдийн ачрын хайрын түүхийг бичдэг штэ зохиолын. Тэгсэн чинь нөгөө Валери Харламов гэд одоо Оросын Домог Токечны хайрын түүхийг бичижсэн. Яванда энэ хоёрын хайрын түүхийг фэйсбүүкээр танилцаад гэлчих юм байна л та. За энийг нь бас сонирхол үнэхээр сонирхолтой байлаа. Хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ олон улсын Улаанбаатарын их сургууль дэлхийд гарах гарц хүрээтэй хамтран ажиллаж байна. 1995 онд бүгд найрамд Солонгос улсын 100% хөрөнгө оруулалттай Улаанбаатар коллеж байгуулагдсан. 2002 онд дээд сургууль, 2012 онд их сургууль болон өргөжөөд эдгээр сургуулийн өмнөх боловсролоос докторийн боловсрол олгодог. Соёлгын сургууль, хууль зүйн сургууль, хүмүүнлэгийн нийгмийн ухааны сургууль, инженер, дизайн, технологийн сургууль, төгсөлтийн дараах сургууль гэсэн 5 бүрэлдэхүүн сургууль, мэрэгжлийн 14 танхим, 8 судалгааны төвтэй. Энэ бүр үнэхээр том өргөжих хөгжсөн байна. Тэгэхээр би одоо чинь ингээд мэдэн штэ юуны нарантуулын тэнд идэж юм байдаг те хажуугаар нь гарах болгондоо нэг гаднаа нэг тийм модон солонгос хөшөөтэй 3 жилөө те тэг би боддогс ахгүй ингээд нөгөө нэг солонгос кино их үздэг байсан болохоор солонгос хэлийг энд сурдаг байх нэ гэж их боддог байсан штэ үгүй мэдгүй наттай хамгийн ойрхон солонгосын соёл тэр байсан байхгүй. За энэ сургуулийн маш хамгийн гоё таалагдж байгаа бас онцлог нь бол 2 жил Монголдо сураад үлдсэн 2 жил солонгосдо сурдаг хос дипломтой бас дээрээс нь төгсгдөг ийм сургууль байгаа. Олон талын яг одоогийн Монголын боловсролын салбарт нэг хэрэгтэй байгаа орон зайг мэдэрч маш чухал шаардлагатай ийм боловсролын бүтээгдэхүүний зах зээл нийлүүлж байгаа ийм хамт олон байна. Одоо чинь миний үед сураад төгсөнгүүд гадаашаага тэтгэлэг аваад явна гэдэг нэг тийм ягаад чи миний үед нэг тийм элбэг байгаагүй л те. Явах нэг Орос руу явах л гэдэг гэсэн. За тэгэнгүүт одоо бодонгууд одоо энэ Улаанбаатар их сургууль маань 2024-өөс 25 оны хичээлийн жилд шинэ элсэгчдэд зориулсан тэтгэлэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо Ешин шалгалт гэж байдаг шүү дээ. Элсэгчдийн ерөнхий шалгалт. За эндээс 500-аас 599 оноотой байх юм бол 40%. За 600-аас 649 оноотой байх юм бол 50%. За 650-аас 699 оноотой байх юм бол 70%. 700-аас дээш оноотой байх юм бол 100% тэтгэлэг гэхээр ингээд үнэхээр оноогоос авцсан бол үнэгүй сурах боломжтой гэсэн үг байхгүй. Тийм ба штэ. За дээрэс нь эднээс ингэсэн байна. Оюутнууд англи, солонгос хэлнээс гадна их гадаад багштай юм үздэг юм байна. За дээрэс нь цаана гольф, тайквондо, чөдөд бүжиг, аялал суулгах уу гэд дурын ийм юутай байна. Дугуулантай. Маш олон дугуулангийн сонголттой ийм байгууллага байна. За Улаанбаатар бүрэн дүн сургууль цэцэрлэг хичээлийн АБ байр гэдэг оюутны байртай ийм өөрийн гисэн. За тэгээ сургалтын бас баазтай, бад сүмбэрт. 2 жил Монголдон сураад 2 жил Солонгост сураад Монгол Солонгос хос дипломтой төгснө гэхээр ингээд ямар нэгэн байдлаар хэлийг эзэмшиж чинь тийм үү. Тэгээ Солонгос одоо тэр нөгөө сургуулийн школын эзэмшиж чинь гэсэн үг шүү дээ. Одоо нөгөө солонгосчууд тийм үү хичээлийн хажуугаар одоо нэмэлт ямар сургуульд ямар хөтөлбөрүүдэд хамраалтын тийм бүгдийг эзэмшээд сурахтаа хос дипломтой төгснө гэхээр яалтчгүй нь бол айгүй давуу тал л та. За тэгэхээр энэ жил чинь одоо хавар болж байна. Олон хүмүүс одоо ерөнхий боловсролын сургуулаа дүүргэж байгаа ямар сургууль сонгох вэ гэдэг бол хүн болгоны анхаарлын төвд эцэг эхчүүд нь ч гэсэн санаа зовж байгаа тийм асуудал бол Улаанбаатар их сургуулийг та бүхэн санал болгож байна. Дэлхийд гарах гарц өрөөтэй энэ Улаанбаатар их сургуулийн албан ёсны Facebook пэйж байдаг. Олон улсын Улаанбаатар их сургууль гэдэг монголоор бичээд хайвал гараад ирнэ. За албан ёсны вебсайт нь IUU-цэг эдүүцэг юм байна гэсэн вебсайт байгаа шүү. Утсаар мэдээлэл авъя гэвэл 8947 2026 юм байна. 8947 2026. За манай
Hot Topics нэвтрүүлэгтээ олон улсын Улаанбаатар их сургууль дэлхийд гарах гар зүрээтэй хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдвүүгээ бүгдээр орцгооно. За дараагийн сэдв болохоор 1999 онд Голландын John de Mol Jr гэдэг хүн юуг алдарт нөгөө нэг хиний Жорж Оруэллийн 1949 онд бичсэн 1984 гэдэг ер нь тэр номыг ингээд залуу наснд уншиж л дээ. 1984 бид нар мэдэн штэ. Ямар нэгэн байдлаар ингээд нэг тийм том ах бидрийг ингээд үйл хөдлөлийн маань ажиглаад байдаг гэл нэг тийм одоо ирээдүйг зөнсөн ном гэж ярьдаг да. За тэр номыг уншичаад энэ яг ийм ингээд өнцгөөс шоу хийвэл үнэхээр гоё явах юм байна да гэж заяа. За тэгээд 1997 онд энэ шоуга Big Brother буюу том ах гэдэг нэртэйгээр Голландта гаргаж ирсэн. За одоо өнөөдөр бол энэ шоу бол ингээд дэлхийд дахинд бүр ингээд франчайзын хэмжээнд очсон. Улс болгон өөрийн Big Brother-тай тийм үү? Монгол сүлд гарсан шүү дээ. Тийм үү? Үгүй. Хүй нэр юм уу? Нэр. Үлээгээд байгаа. Тэсгээр би зүгээр санахгүй байж магадгүй. Нэрээр нь санахгүй байж магадгүй. 2021 юм уу 22 онд гарсан. Би бүр үнэхээр ингээд шимтэж үзсэн. Тэгээд яг тухайн үед ингээд одоо юу гэдэг дэлхийн хэмжээний шоу би дандаа л ингээд гадны их сурвалжаас үздэг байсан шоу Монгол тавигдангууд үнэхээр сонирхож үзсэн л дээ тийм үү. Одоо ялагч нь Ирландд байна уу? Сурж байгаа тийм залуу инкүү гэдэг тийм фитнес тамирчин байдаг. Тэгэхээр ингээд энэ шоутай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл цацагдсан. Энэ юу вэ гэхээр Британд Celebrity Big Brother буюу оддын Big Brother эхэлсэн. Тэгэхээр нөгөө од хүмүүс нэг гэрт орчоо тийм үү. Одоо чинь бид нар чинь ингээд олонний танил од хүмүүсээ харчаал нэг надад нэг тийм одоо дээр байгаа нэг тийм шаазан бурхан шиг санагддаг байхгүй нэг тийм амьд хүн биш юм шиг. Тэнгүүт яг тэр хүмүүсийн тэр нөгөө нэг өөрийнхөөрөө байгаа нэг хүний арин шангаа гаргаж байгаа энэ мэдрэмж угаасаа айгу сонирхолтой байд юм байна хүмүүс надад ч гэсэн сонирхолтой байдаг. За тэнгүүт Celebrity Big Brother гэсэн чинь хүмүүс за хин орсон бэ гэд Британд даяар хайгаад байгаа юм байна. За хин орсон дунд нь одоо Холливуудын жүжигчин байж байгаа дараа нь бүх болоод баг нохоо цодны тамирчин болоо Микки Рурк гэд нэг юу байдаг. Микки Руркийг таних шүү дээ. Тийм нөгөө юун дээр тоглодог те төмөр хүн дээр тоглодог лөө. Нэг ингээл нэг тийм төмөртэй юмар нь ороолгоо яваад байдаг нэг сөрөг дүр нь болдог. Микки Руркийн эртний 90-ад оны сүүлийн үе гарч ирсэн тэр кинонууд нь маш сайн мэдэх юм зүгээр. Одоо бол нэр нь орж ирэхгүй байна. Тухайн үед бол супер жүжигчин. За манай ихчнэр крашлаад байдаг байснаар нь бас сайн мэдэх юм байна. Микки Рурк яг тэр тухайн одоо 80-90-ад оны кинонууд нь үнэхээр гоё залуу байсан. Би ч үзчихсэн л 9.5-7 хоног манаг гэд. Тэгээд би явандаа ингээ нөгөө явцын дунд хүн ингээд нөгөө амьдралын буруу хэв маяг хүнийг яаж амар өтлүүлт юм бэ гэж яг тэрэн дээрээс энэ хүн дээрээс би яг бодож ирсэн юм л. Үнэхээр гоё залуу байжгаад нэг тийм хэцүү царайтай хүн болоод тэгээд өтөлцөн нэмээд энэ дээр яг тэр нөгөө царайн дээр гоо сайхны мис ажилбар нэлээ хийлгсэн болоо гэж би боддог байхгүй юу. За энэ ямар ч Микки Рурк орж байгаа нэмээд Жожо Силва гэдэг энэ сүүлийн одоо энэ жинзет үеийнхэн их сайн мэдгүй хаа. Би энэ охины харахад надад нэг тийм ерөөсөө л нэг тийм нөгөө ордгүй гулгаад байдаг гэдэг шиг. Юу гэсэн гулгдаг царайг нь хараад гулгдаг юм уу? Үгүй нэг тийм байха байдлыг хараа би гулгаад идэв юм. Тийм үү. За би энэ хараа. Тэгтээ заяа. Нэг тийм үсээ энэ дээр ингээ боочдөг. Тэгээ нэг тийм том биетэй ох энэ дээрээ бооч яваад хар надад нэг л тийм авцалтдгүй юм л та. Зургийг нь болоо шүү заяа. Юу хараад гулгаад байдгийг. За Жожо Силва бас энэ нэвтрүүлэгт орж байгаа. Тэгээ Жожо Силвагийн үед өөрөө болохоор өөрийгөө нэлээд том мэдээлэл хийсэн. Юу гэхээр би бол Америкийн нэгдсэн улс дэлхийд дахинд гей поп гэдэг урсгалыг бий болгосон гэдэг ижил хүссэн бүсгүй юм билээ. Тэгээ гей поп гэдэг урсгал өмнө байгаагүй. Би бол бий болгосон хүн мөн гэхэтчлэн ер нь нэг тийм хурцтай дарин шинтэй одоо өснийх нь юу харагдаж байна. Энэ харагдаж байгаа мөн үү те. Наад бүсгүйч одоо яг үс шигээ тийм хурц арин шинтэй хүн гэж өөрийгөө тайлбарлаад. За Жожо Силва орж байгаа. За Микки Рурк. За нэмээд нэг дурдах хүн болохоор юу вэ гэхээр Британий парламентын гишүүн байсан хүн орж байгаа заяа. Улс төрч орж ирж байгаа. Бүр консерватив намын гишүүн байсан заяа. 1992 оноос 2024 он хүртэл эн чинь юу илээ 30 жил үү? 32 жил үү? 32 жил одоо төлөөлөгчдийн танхимын гишүүн байсан ийм улс төрч бүр ингээ Celebrity Big Brother буюу тийм үү 24 цагийн 7 хоног 24 цагийн турш ингээл камераар яг юу хийж байгаа шин битүү харж байгаа шоуд ороод ирсэн. Би бүр нэг ёо тэ улс төрч орж ирнэ гэдэг бол үнэхээр ингээ супер мэдээлэл гэж бодоод байна л та. За ингээд энэ хүмүүс орж ирээд хүмүүсээ болохоор за ингээ тэ ийм хүмүүс орчижээ. Энэ нь одоо хоорондоо муудалцсан энэ сайд нь гих мэтчлээ ингээл нөгөө одоо хүлээлтэд тавиад
хүн болгоноор чинь энэ хин ингээ хайгаад байгаа юм Британд. Ийм мэдээлэл цэцэгдээд. За дэмжин ажиллагчийг л танилцуулах юм. Манай Hot Topics нэвтрүүлгийг меню пост төхөөрөмж дэмжин ажиллаж байна. За меню постын хамт олон шинэ хэрэглэгч нартаа зориулан постын шуурхай зээлийг 30 сая төгрөг хүртэл барьцаагүй, шимтгэлгүй шуурхай буюу 30 минутад газар дээр нь шийдвэртэй олгож эхэлсэн байна. За дэлгэрэнгүй мэдээллийг 181122 гэдэг дугаар савраа 181122 манай Hot Topics нэвтрүүлгийг меню пост төхөөрөмж дэмжин ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг. За энэ ч одоо үзмээр санагдтал манай харин ярьлаа. Ер нь celebrity Big Brother гэж мэдгүй байсан юм байна. Шинэ зүйлс сурч авлаа. 2000 хэдэн 2000 оны дундуур илүү нөө манайд миний гэргээд reality show-г 25 дахь сувгийн хийгээ санаж байна. Одоо нөө комедиан тэгээд нэг тийм подкастер гэх юм уу? Амраа гэж залуу байдаг шүү дээ. Тэр залуугийн миний гэрт орсныг би хизээч мартдаггүй шүү дээ. Ягаад тэгэхээр нэг тийм парент бүхсөө өрөөд уйлаадсэн байхгүй. Хүнд нэг тийм ингээд мемори үлдчихдэг юм байна л та. Гэхдээ би харин тэр реалитиг бас үзээгүй байж таарсан байлээ. Тэгээд өөчлөөрөө манайхан хаяа бас реалити үзэхгүй амжихгүй маа амжихгүй. Ялч та нэг настай хүн болохоор. Зя дараагийн мэдээлэл рүү бүгдээ орцгоё. За ингэсэн дэлхийд даяар бүгд шуурж байна. Америк нэгдсэн улсад Dire Wolf гэдэг хайлт 11 цагийн өмнөөс 1000 хүн өсөлтөөр 200 мянган хүн хайсан байна. За энэ бол зөвхөн ганц Америк биш. Оросын холбооны улсад бас жишээ нь Ушаасны Волк гэдэг 5000 хайлттайгаар 8 цагийн өмнөөс трендэлж эхэлсэн. За энэ бол үндсэндээ бол дэлхийд даяар бүх анхаарлын төвд байгаа гэж хэлж болно. Нэгт хоёр жаваад байна. Нэгт нь юу ингээд нөгөө спорт ороод байна. Спорт бол яг тэр болгон хүнд бас сонирхолтой биш байдаг гэж магадгүй. Ямар ч дэлхийд даяар тэр тусмаа хамгийн гол нь шинжлэх ухаантай холбоотой ийм одоо мэдээлэл дэлхийд даяар анхаарлын төвд ороод байна. Тэгэхээр энэ тухай бүгдээрээ ярина. За мөсөлтгийн үеийн чон 12,000 жилийн өмнө амьдарч исэн мөсөлтгийн үеийн чоныг дахин сэргээлээ. 3 гүлэг төрсөн гэдэг мэдээллийг Colossal Bioscience гэдэг одоо энэ компани мэдээлэл гаргасан. За Далласт байдаг энэ компани энэ ийхүү усцсан амьтныг үеийн гэхэрч хит 12,000 жилийн өмнө яг мөсөлтгийн үеийн амьдарч исэн энэ чоныг дахин шинээр сэргээж гаргалаа гэдэг. За тэгвэл устдад алга болсон одоо амьтад байдаг шүү дээ. Ийхүү устдаж алга болсон амьтдыг боддоор нь дахиж ингэж сэргээсэн юм үйлдэлсэн байна. За Colossal Bioscience гэдэг бол 2021 онд байгуулагдсан юм компани. Ийхүү байгуулагдаад 4 жилийн дотор ийхүү гол зорилго нь бол de-extinction буюу устдад алга болсон амьтдыг дахин сэргээх зорилго ийм байгуулга байна. Тэгээд 3 чон гаргаад авцсан. За тэр 3 чоных нь одоо бичлэг зургууд нь энэ тэргээр явж байна. Энэ хараа. Тийм байна. Устдад алга болсон амьтныг ийхүү дахин ингэ сэргээж байгаа тохиолдол гэж хэлж болно. Цагаан ч харангууд надад Game of Thrones санаанд орж байна. Нөгөө яг ялч шинжлэх ухааны талаас нь би одоо чинь саарал ч мэднэ л дээ. Тийм Монгол байгаа гэдэг те. Тэнгүү тийм цагаан ч ер нь харж байгаагүй юм шиг байна. За энэ бол нарийн одоо ийм байна. Дээр за би энд CNN дээр гарч байгаа мэдээлэл дээр би суурилж байгаа л да. 13,000 жилийн өмнө байсан шүдийг олоод 72,000 жилийн өмнө байсан гавлыг олоод одоо энэ мөслийн үеийн чамны гавлыг олоод эндээс нь одоо гений шинжилгээ хийж хагаад за тэгээд одоо байгаа саарал чон дээр гений өөрчлөлтүүдийг хийгээд гаргаж авсан гэж өөрөөсөө тайлбарласан. 20 гаруй генд нь 14 төрлийн генд нь 20 гаруй өөрчлөлтийг оруулсан. За энэ бол ууг нь бол өөрөө тайлбарлахтаа ингэсэн байна. Энэ бол саарл 99.9% сааралж байна. Гэхдээ юугаар өөрөөр илүү том биетэй, илүү хүчтэй хазалттай, илүү өтгөн өстэй юм байна. Үсийг ингээ харах юм бол нэлээд тийм хүүтэн үед байсан болохоор ч юм уу ингээд нэлээд тийм зузаан өстэй, ширүүн дөрөө өстэй ийм одоо амьтныг гаргаж авсан. За тэгээд бас нэг сонирхолтой юм нь энэ компани зөвхөн ганц одоо юу биш юм байна, чон биш. Эднээс аль эртнээс л ийм амьтдыг гаргаж авахаар угаасаа ажиллаж ирсэнээс зарлж ирсэн байна. За жишээ нь Додо Тасманы бар. За тэгээд Арслан зан. Ийм амьтдыг одоо бид дахин сэргэнэ гэж амласан. Гэхдээ амласан ясандаа хүрээд Додо ч шуу тий. Шуу. Додо шуу бас устдад алга болсон юм шуунуудыг дахин сэргэнэ гэдэг эднээсээ ажиллаж байгаа. За гэхдээ чон дээр ажиллаж байгаа гэж хинч мэдээгүй байсан чинь бид нэр энэхүү 3 одоо бэлтрийг гаргаж авлаа. Одоо 3 мөслийн үеийн чонын бэлтрийг гаргаж авлаа гэдэг ингээд зарлаад одоо бичлэгүүдийн тарааж байна. За 28 он гэхэд Арслан зааны тугал гарна гэж байна.
Йоо тийм амар мэдээлэл үү те. Харин тийм. Одоо жишээ нь ингээд одоо энэ манай байнгын сонсогч Батбаяр Бата битсэн байна л би түрүүн бодоо судсан байхгүй. Удахгүй тиранносавр, бронтосаврууд амилхандаа юурийн галын цэцэрлэг шиг гэд байж болохгүй газаргүй юм байна тийм үү? Үгүй гэхдээ бүр санаанд дөрөнгө устдад алгуулж амтдаг дахиад сэргэнэ гэдэг чи би бүр ингээд нэрнгээсэл юурийн галын цэцэрлэг шиг одоо ингээд динозавруудыг дахиад сэргээж эхэлв. Йоо тэгсэн чинь динозаврууд нь хүмүүс рүү дайраад гэхгүй. За энэ бол одоо ямар технологи ашиглаж байгаа вэ? CRISPR гэж технологи байдаг. За CRISPR гэдэг бол одоо генийг одоо өөрчилдөг, удмыг өөрчилдөг, дотор нь өөрчилждэг ийм технологи энэ хийхүү хөгжиж байгаагийн нэг илрэл гэж хэлж болно. За чон дээр ажилласан ихний төсөл биш юм байлээ. Улаан чоныг эднээсээс яг устчаагүй. Гэхдээ улаан чон гэж байдаг энэ ховордсон чоныг эднээс клоны аргаар бас хувилж бас хийдэг гаргаж авдаг. Амар компани тийм. Харин тийм. Тэгээ ер нь Стив Джобс одоо бид нар чинь саяыг хүртэл ингэсэн шүү дээ. Мэдээлэл технологи бол дэлхийн анхаарлын төвд байлаа гэсэн чинь Стив Джобс өөрөө хэлэхдээ 21-р зуун бол биотехнологийн зуун байх болно гэж байгаа нь. Одоо ийхүү босгон дээр 21-р зууны босгон дээр ийхүү одоо гайхамшигуудаа үзүүлж эхэлж байна. За гайхамшиг үргэлжилсээр. Ус босч штэ ингээ тий. Удахгүй бид нар одоо юу ч үзэх юм аа. Аимшигтай биш гайхамшигтай байна. Бүр одоо жишээ нь ингээд цагаан чоныг кинон дээрээс л харж байсан юм байна. Би бол тэгээд ингээд одоо бүр тий 12 мянган жилийн өмнөх чоныг дахиад ингээд сэргээгээд ингээд төрүүлсэн байна гэдэг чинь бүр энэ бол үнэхээр гайхамшигтай. Одоо шинжлэх ухааны мэдээллүүд ихэвчлэн тренд дээр нэг орж ирдэггүй шүү дээ. Анх ороод ирсэн бахаар би бүр түрүүн за энэ үнэхээр шуугаад байгаа юм байна гэд би нөгөө хөрх юм энэ сайн ойлгохгүй. Авцсан судсан чи манай ариугаа угаасаа нөгөө мэдлэг гэж минингийн тал юм болохоор аваад тэгээд ярьж өглөөл. Гэхдээ би ярьсан бол яг ингээд чам шиг ингээд сонирхолтой ярьж чадахгүй байхгүй юу? За баярлаа. За ямар ч байсан одоо гайхамшиг үргэлжилсээр гэдэг шиг энэ одоо 21-р зууны босгон дээр биологийн энэ биотехнологийн гайхамшигуд инхүү гарч ирж байна. CRISPR технологи гарснаар зөвхөн ганц энэ амьтдыг хуужин амьтдыг сэргийх нэг хэсэг юм аа. Энэ чинь колоны аргаар. За магадгүй бид нэр хүүхдээ одоо төрүүлэхдээ CRISPR-гүйгээр төрүүлдэг үе байхгүй болно гэж одоо тэгж таамаглаад байгаа. Бид нар заавал CRISPR ашиглана. За магадгүй тань хорт алдартай байх магадaltaй ч юм уу өндөр болгомоорч байвал энэ болгоны зүгээр ингээд төрхөөс ч өмнө тань одоо юу яаж хагаад одоо генийг өөрчилж хагаад ингэж гаргаж болдгийг одоо жишээ нь бид нар нүднээ бэлхнээ харж байна. За энэ бас хүмүүс бас сонирхоод байгаа нь энэ одоо бэлтэргүүдийг тээгч ихээр тэгч их ямар амтан байсан бэ гэдэг дээр бас сонирхоод байгаа юм билээ. Чон байсан юм уу юу байсан гэсэн нохоон дотор тэгч ихээр гаргасан байна. Саарл чоноос ингээд генийг өөрчилж хагаад за тэгээд ийм байдлаар зөв олон юмнууд ингэж угсарч хагаад ингээд 12 мянган жилийн өмнөх амтын гаргаад авчихсан. Ямар универсал юм бэ ч бүр тэ 12 мянган жилийн өмнө амьдарч исэн устдсан чоныг нохоон дотроос төрүүлж чадсан. Йоо. За энэ манай Батбаяр Бата үнэхээр сонирхолтой бас асуулт асууж байна. Юу комент бичсэн байна. Неандертал хүнийг бий болгож хол яах вэ гэнэ. Йоо, юу гэсэн юм бэ? За 60 70 мянга 40-оос 60 70 мянган жилийн өмнө бид нартай хамт зэрэгцээд амьдарсан өөр төрлийн хүмүүс устдад алга болсон байдаг. Неандерталууд ямар байсан бол амьдаар неандерталчуудтай амьдардаг бол яана гэж. За ингэж яриад. Тийм хүн төрүүлчих юм бол тэр чинь одоо шилэн оргонд л амьдруулаа бид нар нэг хараад нэг тийм мохоо зоопарк шиг юм болоо хүнэн зоо. Харин тийм учраас энэ чинь нөгөө баахан ёс суртахууны асуудлууд бас их хинтээ яригдчих эхэлдэг. Иймэрхүү юмыг одоо хүлээж авахд бэлэн биш байна. Яг хүлээж авж байгаа чиглэл энийг бол гоё хүлээж авч шүү дээ. 12 мянган жилийн өмнөх чон гараад ирлээ гэдэг тийм. За. Хүнийг бол арай авч чадахгүй байна тий. Хүлээж авч дэлэхгүй байна. Одоохондоо хүлээж авч дэлэхгүй байна. Хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ гэр бүлийн гишүүн бүр дүрээ Jameson брэнд хамтран ажиллаж байна. За би яг одоо Jameson-ы омега 3 гэдэг витаминийг уугаад энэ бариас ууж энийг би нэг өглөө болохоо уугаад байгаа. Юм эзэн дараа. Тэгэхээр омега дутгаар хүний ой мууддаг гэдэм байх. Би нэг ой муудаад заяа. За омега олж уу. Чисээ юу ярьсан бэ? Яагаад тэгэхээр би нэг айгүй олон нэвтрүүлгийн зохиолчтой хэрнээ тэрнийхээ бичээл мартчихад байдаг заяа. Одоо тарих гэж шүүрийн шар болсон байл шүү дээ. Өчигдөр ярьсан юм аа өөрөө мартчих. Тэгдэг яг тэгдэг. Тэгээ юбиг одоо нэг Q Night-ээр банагч одоо арааж өгөө багаараа ордон шүү дээ. Тэгээ ингээд манай нэвтрүүлгүүд дээр орсон ингээд сэдвэр юм ирэнгүүт би нөхөө санахгүй заяа. Зохиолын бичсэн байдлаа санахгүй. Тэгээ би ингээд миний ой үнэхээр муудаад байгаа юм. Тэгээ хой муудахад ер нь юу эрэхтэй гэд би тэгээд омега бүр ингээд зорж ууж байгаа яг үнийг хэлэхэд би ингэж хэлдэг шүү дээ. Хариултыг мэдгүй заяа. Манайхаа би надад гарч нийтлэл биччихсэн. Тэгээ хариулт авах. Яа. Омега. Миний ах омега. За зөвхөн ганц одоо юу омегагаас гадна одоо хавар болж байгаа учраас эрүүл мэнд одоо дархлаа мууддаг. Тэгэхээр энэ тохиолдолд та дархлаагаа яаж дэмжих вэ? Д витамин, за бусад төрлийн олон одоо амин дэмүүд хэрэгтэй бол Jameson брендийг санал болгож байна.
Тэгэхээр Монгол Импикс концерн бол 1922 онд Канада улсад үүсгэн байгуулагдсан 103 жилийн түүхтэй Джеймсон компани 34 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2020 оноос хойш хэрэглэгчдэд хүргэж байгаа. Тэгэхээр энэ дээр дөнгөж миний харуулсан энэ одоо өндөр түвшинтэй омега 3 гэж байна. За тэгээд олон төрлийн витамин, пробиотик, магний, цайр, төмөр зэрэг эрдэс бодис, үе мөчний глюкозамин, мелатонин одоо нойр дэмждэг тий. За тэгээд дархлаа дэмжих болон гоо сайхан буюу үс сарис хумсны витамин зэрэг олон нэр төрлийн хэрэглэгчтэй сонголтыг нь санал болгож байгаа. Үс сарис хумс гэсэн чинь нөгөө хүн нэмэх 30 болол ирэхээр заяа. Жохон ингээд нөгөө нэг ялч хөө биеинд өөрчлөлт гарт юм байна. Нэмэх 35 болоод ирэнгүүт бүр арьсанд хүртэл өөрчлөлт гарт юм байна л да. Би ч одоо тэгээд үс сарис хумсны витамин бас ууж байгаа шүү дээ. Сая манай их сургуулийн ангийнхан сайхан уулзчаад аргунаа чи ямар хөвгшөрсөн гэсэн би тэрийг анзаарахгүй одоо тэгэл тоодогчгүй юм яадсан тэгэл тэгж хэлж дээ. За тэгэхээр тийм болохоор энийг ингээ анхаарахын тулд мэдээж хэрэг амин дэмүүдэг сайн ашиглах хэрэгтэй. За Канада улс бол эрүүл мэндийн үйлчилгээгээр алдартай ийм компани өөр ингэсэн маш өндөр бас стандарттай ийм компани Джеймсон брендийн оруулж ирж байгаа одоо Монгол Импикс концерны оруулж ирж байгаа энэ бүтээгдэхүүний онцлог нь бол яг Канадад зарагддаг хувилбараар нь оруулж ирж байгаа. За энэ бас олон бас асуудал дагуулад байдаг л да. Янз янзын бүтээгдэхүүнүүд хаан зарж байгаас хамаарат доторх агуулгууд нь тусдаа өөр байгаад байдаг. За тийм бол яг энэ Джеймсон брэнд бол Канадад зарагддаг хувилбараараа та бүхэнд хүрч байгаа гэхээр онцлог. За тэгээд 103 жилийн түүхтэй энэ байгууллага маань тийм үү Джеймсон брэнд маань дэлхийн 50 улсад нийлүүлдэг яг албан ёсоор тэгээд Канадад үйлдвэрлэдэг канадчууд зориулсан бүтээгдэхүүнээ Монгол зориулаагүй тийм үү бүтээгдэхүүнээ нийлүүлдэг 50 улсын нэг нь Монгол улс юм аа тийм. Тэгэлгүй ах уу. За та Джеймсон брендийн бүтээгдэхүүнүүдийг аммаар байвал бүх хэмжээ сангуудаар байгаа. За мөн City Farm-ыг юм байна гэдээ та бүхэн ороорой City Farm-ын PH-ээр бичих юм бэлээ. F-ээр биш PH-ээр бичээ City Farm-ыг юм байна гэдээ орвол Джеймсон брендийн бүтээгдэхүүнүүд байгаа. Та эндээс нь авах шууд хүргэлтээр авах бас боломжтой. Тийм мэдээллүүд нь маш дэлгэрэнгүй байгаа. За ямар төрлийн мэдээлэл витамин байгаа мэдээллийг олмоор байвал Джеймсон Vitamins Mongolia гэдэг Facebook аль бисны пэйж рүү ороод аваарай. Лайк дараарай. За утсаар мэдээлэл авах гэвэл 181923 гэдэг дугаар руу залгаарай. 181923. За мөн 95-8-1923. Манай нэвтрүүлэгтээ гэр бүлийн гишүүн бүр дөрөөтэй Джеймсон брэнд хамт ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За дараагийн миний мэдээлэл рүү орох чинь тийм үү? За тэгэхээр 4 сарын 6-ны өдөр Phoenix Suns болон New York Knicks гэдэг одоо Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн хоёр багийн хооронд тоглолт болжээ. За тоглолтыг Madison Square Garden-д болсон тоглолтыг яг нөгөө одоо яг тэр нөгөө тоглолтыг хажуухан судлаас үзэх чинь илүү үнэтэй байд юм байна шүү дээ. Би нөгөө сая Сэлэнг Бодонс гэдэг дээр нөгөө ирсэн Бүүгийн илүү Cousins гэдэг тамирчны юугийн тоглолтын үзээгээд үнийн нарсан чинь за түүхтүг арай үнэтэй байна гэж болчих шүү дээ. Хэд гэж юм? Мэдгүй үнэтэй л байсан. Ямар ч юм би нэг төлж үзэхэргүй л үнэтэй байсан юм аа. Нэг юм хорглоо толсон гэдэг задлаанаас. За тэгэнгүүт одоо ингээд нөгөө хажуугийн судлаас нь үзсэн Sunny Lee гэдэг бүсгүй бүр ингээд олонний анхаарлын төвд ороод заяа. За ингээд энэ бүсгүй маань өөрөө болохоор бас юу хөө энгийн хөөн бишээ. Ямар хүн бэ гэхээр ингээд нөгөө мэрэгчлийн гимнастикч. Тэр ингээд Олимп дэлхийн давцанд Америк нэгдсэн улсын шигшээ багийн нэрийг ингээд тэ дархалцсан ийм ингээд үзэсгэлэнтэй Аз гаралтай гимнастикч бүсгүй. За энэ багийн тоглолтыг үзсэн чинь одоо Нью-Йорк Никс багийнхан юу гэж ингээд шуураад бүсгүй тренд дээр нэр нь орж ирсэн бэ гэхээр за энэ Sunny Lee бол манай багийн ингээд нөгөө Аз байлаа одоо Азийн Lucky Charm-ыг одоо монголоор юу гэмэр ч юм битээ. Азийн одоо од байлаа тий. Яагаад гэсэн чинь Sunny Lee гэдэг бүсгийн ирээс оцсон чинь эдний багийн за одоо Нью-Йорк Никсийн багийн Британий легионер Овжи Анунобу гэдэг залуу заяа пүү зүгээрс өнгөрөөц. Айхтар тоглосон гинэ. Нөлөөлдөг шүү. Тэгээд ингээ бүр ингээ 32 оноо аваад бага хожилт хүргэсэн гин. Тэгсэн чинь ингээ хүмүүс чи мэдээжтэй бага дэмждэг. Одоо энэ комент байна л да одоо юун дээр X дээр бичсэн, Twitter дээр бичсэн тийм үү. Хүүе Sunny Lee энэ тоглолтыг ингээ байнга үзээд байгаа чи манай өвжи бүр хизээч хийж байгаагүй юм а хийчлээ шүү дээ гэсэн. Ийм ингээ мэдээлэл нь цацагда. Тэнгүүт нөгөө Нью-Йорк Никсийн ч одоо өөртөө ингээ бүр шуураад байгаа юм байна. Sunny Lee-г өрж оролцсон чинь тоглолтод байлгаж юмар юм биш үү те. Нью-Йорк Никсийн хожмоор бол Sunny Lee-г авчирсан те. Sunny Lee-гийн би ганц хоёр ярилцлагуудыг зүгээр үзчихсэн санджлаа. Энэ Таиланд гаралтай. Би буруу санавал Таиланд гаралтайсан ба санаад байна. Хий ихэр би солонгос л гэж бодсон. Би тэгтээ гарлыг хайж үзээгүй шүү. За
би бас буруу хэлчихэж магадгүй. За ямар ч хэлсэн Sunny Lee бол ийм нөгөө яриа нэг тийм хүмүүсийн татдаг хүмүүс гэж байдаг шүү дээ тийм. Маш юм чөлөөтэй гоё ингээд дэлгэрэнгүй нээлттэй ярьдаг тийм охин байсан санаж байна. За тэгээд эн чинь өөр ингэсэн юм фэн юутай юм ба штэ. Сагсчинтай юм ба штэ. Тийм байд. Хараал бүр ингэ барьцалтангуудаа үнэхээр сайн тоглож байгаа өнгөрөөл тий. За тэгээ ингэ Нью-Йорк Knicks багийнхан тоглолтын дээрээ одоо Phoenix Suns багийг 110 хэд 90 эдийн харилцаагаа буулгаад авсан байсан. Sunny Lee гэдэг хайлт нэлийн дээгүүр ороод ирсэн. Тоглолт үзэнгүүт л орж ирдэг бас супер одоо шүү. Шинэ үе. 112 98 гэж. Тэгэхээр энэ 22 3 настай одоо ингээд тий гимнастикч бүсгүй одоо 27 8 настай сагсчин залууг барьцалтуулаа. За тэгээд тоглолтын дээр 32 он авахд хүргээд тэгээд тренер нэр нь орж ирчээ. Зэ. За би ингэж бодлоо. Menendez гэдэг сэдвийг ярих байсан. Гэхдээ Menendez-д бол 1 минут л үлдсэн учраас хайрн санагдаж байна. За би Menendez-ийг бид хоёр маргааш угаасаа ярих бах, трендэд орж ирэх бах гэж бодож байна. Та бүхэн бас Menendez гэдэг нэр өнөөдөр бас энэ тэргээр мэдээгээр явуул бас явж магадгүй. Ийм нэр орж ирэх гээд байгаа шүү. Тимошенко гэдэг нэр Оросын холбооны улсад дээгүүр орж ирсэн. Тэгэхээр Тимошенко гэдэг бол Украиний ерөнхий сайд байсан энэ хүн мэдээлэл хийсэн. За тэр нь олонний анхаарлыг татаад байгаа юм байна. Тимошенко юу гэж мэдээлэл хийсэн бэ гэхээр энэ дайн 5 сар гэхэд дуусгаар болсон. За дуусаад одоо тийг зарлж байгаа. Энэ чинь уг нь бол ямар нэгэн албан тушаалтай хүн биш л дээ. Баткившина гэдэг тэр нөгөө Украиний намын одоо тэргүүлэгч л дээ. За тэгэд энэ хүн одоо 5 сард одоо дайн дууснаа. Дайн дуусахын тулд бүх юмыг олон улсын ойлголцлуудад хүртсэн. Тэгээд Украиний удирдлагыг солих ажил эхэлнэ гэсэн тийм мэдээлэл хийсэн байгаа. Гэхдээ энэ бол тийм том албан мэдээлэл хийгээгүй. Эмэгтэйчүүдийн Украины хаана эмэгтэйчүүдийн уулзалт дээр очиад иймэрхүү юм ярьсан хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм байна. За магадгүй том албан тушаал хасчихсан ерөнхий сайд байсан хүн ингэж ярихыг бодоход бас Украины дотоод болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл нөхөө зард гарч байгаа болов уу гэж ойлгох. Тимошенко ч одоо нөгөө Юшенко ерөнхийлөгч болдог үе штэ. 2003 оны оронж хувьсгал биш улбар хувьсгалын үеэр одоо нөгөө хүсээ ингээ те энүүгээрээ ингээд нөгөө сүлжчихсэн тэр имижээрээ үнэхээр ингээд дэлхийд дахинд гоо үзэсгэлэнтэй одоо ерөнхий сайд гэдэг тий улс төрч гэж нэлээд алдаршижсэн. Тэнгүүд одоо ялчгүй олонний анхаарлын төвд ингээд энэ хүн дэлхийд алдартай байсан хүн ороод ирсэн байна. Тэгээд би бодлоо л да 2004 онд тийм үү. Тэгээд гоо үзэсгэлэнтэй гэдгээр алдарчсан. Одоо яг тэр үеэс 21 жилийн дараа харж штэ. Хിവэрэ байна. Хിവэрэ харин тий. Үнэхээр хിവэрэ. За Тимошенко гэдэг хайлтын хүүтүүний хэлсэн үг нь анхаарал татаад трендэд орж ирээд байгаа. Энэ хүрээд манай Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Hot Topics нэвтрүүлэгтээ олон улсын Улаанбаатар их сургууль дэлхийд гарах гарц өрөөдгөр хамтран ажилласан. За мөн гэр бүлийн гишүүн бүр дүрээтэй Jameson брэнд хамтран ажиллаа. Сонсогчдаа өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.